Өнөөдөр энэ төсвийн гүйцэтгэлтэй холбоотой сангийн яам аудит за тэгээ сайд нар бол нэлээд ачаалттай ажиллаж байгаа энийг ойлгож байгаа. Миний анзаарж байгаагаар сая төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо, одоо ингээ хууль зүйн байнгын ороо гэд давхарцсан байнгын ороонуудаар аль болох ингээд хүртээмжээр яваад ажиллаад байна. Энийг бол ойлгож байна. За тэгээд энэ төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой асуудлууд маш их гарч байгаа. Аудитын дүгнэлтэн дээр яг ингээд дэлгэрэнгүй явна гэвэл маш олон асуудал байгаа. Яг ингээд би нөгөө дэлгэрэнгүй өрн аудитээс бүр материал авсан. Энийг зарлагын хяналтын дэд хороон дээр дахиж нэг бүрчлээ ярилцсан гэж бодож байгаа. Ер нь бол хууль зүйн байнгын орооны дарга, ер нь улсын хурлын даргаж гэсэн хандаж хэлэхэд бид нэр төсөв батлахдаа 2 сар хилэлцдэг, 5 үе шатаар ярьдаг. Энд ч сууж байгаа дарга нар бүгдээрээ манай тэр зардал тийм ач холбогдолтой учраас бид нэр заавал авах ёстой гэж баг гишүүн болгоны өрөөний үүдийг сахиад явдаг. Тэгээд хууль зүйн байнгын ороон дээр тэр тусмаа хууль зүйн байнгын ороон дээр хуулиараа олгогдсон, хуулиараа өгөх ёстой гэж ярьж байгаа л бүх төсвийг аль болох шийдэх гэж хичээдэг. Гүйцэтгэлийг ярих гэхээр нөгөө зарим дарга нар чинь бас ингээд байхгүй байгааг бас анхаарах ёстой хаа. Энэ дээр одоо юу гэдэг анхааруулад ингээд илж таалаад яваад ах шүү. Би одоо 2 жил анзаарч байгаа. Энэ улсын хурл нь улсын хурл шиг, байнгын ороо нь яг байнгын ороо шиг. Улсын хурл дээр энэ хууль хэрэгжиж чадахгүй бол бусад газар хэрэгжинэ гэдэг ойлголт үнэхээр бүрхэг. Ажлын эцгийн бүрэлдэхүүн гэдэг улсын хурлын даргач уншиж чинь, байнгын орооны дарга нар ч уншиж чинь. Сангийн яам, аудит, сайд нарыг ойлгож чинь, бусдыг нь бол ойлгоно гэхэд үнэхээр хүндрэлтэй. Томилогдоод ажил авахдаа эсвэл төсөв батлуулж авахдаа уургын морь шиг авдаг. Буцаад тайлагналаа яриа, гүйцэтгэлээ яриа, жаргал зовлонгоо яриа гэхээр ургаад чи бүгдээрээ зарим нь алга болчдөг. Энэ асуудал дээр бас маш сайн анхаарч явж байхгүй бол улсын төсвөр 34 их найт төгрөг баталж өгч байгаа. Төрийн өмчт аж ахуйн нэгжүүд дээр яг балансын бүртгэлээрээ бол 133 их найт төгрөг байна. Энийг ингээд зах зээлийн үнэлгээгээр тооцсон бол бүр энэс илүү их одоо дүн гарна. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ хаана анхааралтай хариуцлагатай ажиллаарай л гэдгийг одоо дахиж хэлэх гэсэн.